Архимед прогрессын эхний гишүүн нь 224 ба ялгуур нь хасах 3 бол уг прогресс хэдэн сөрөг биш гишүүнтэй вэ? Сөрөг биш гэдэг чинь хасах тэмдэгтэй гишүүн. За сөрөг биш гишүүнтэй вэ? За мэдээж 224 дараагийн гишүүн нь 221 болно. Гихмчлэн буураа яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгж яагаад нэг газар ингээд тэгээс байгуулах хасах тэмдэгтэй болчихно. Хасах хэдж байдаг ингээд үргэлжилж байна. Тэгээд энээс урагших гишүүд нь хэдэн ширхэг байгаа юм бэ гэдгийг тоолох гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ прогрессын ерхий гишүүн томьёо гэх юм бол АН тэнцүү. За ийм томьёогоор буюу А1-ийн оронд 224 байгаа. Нэмэх нь N-ээс хасах 1-ийг үржих нь хасах 3. За энийг цааш нь задлаад үчих юм бол 224-өөс хасах нь 3N. За энийг задлаад үржүүлэхээр хасахын нэмэх нь 3 болоод 227-оос хасах нь 3N гэж гарч ирнэ. За энэ тэгээс их байх. За энэ жишээлбэл тэг байгаа шүү. Тэгээс их байх гишүүд гэдэг чинь болохоор энэ нөхцөлийг хангаж байгаа хэрэгтэй. Энэ нөхцөлийг хангаж байгаа гишүүн болгоно нь эерэг байна. Сөрөг биш байна. За тэгээ эндээс чааш нь юу болох вэ гэхээр 3N гэдэг бол 227-оос бага гэж гарч ирнэ. За эндээс N гэдэг бол 227-г хуваах нь 3. За энийг ойролцоогоор бодох юм бол за 75 гарантай тоо гарч ирнэ. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр N гэдэг бол энээс хэтрэхгүй бүхэл тоох хэрэгтэй. N-ийн оронд 1 байж болно. 1 байх юм бол энэ нөхцөл биелнэ. Сөрөг биш байна. N-ийн оронд 2-ыг тавих юм бол бас л энэ нөхцөл биелнэ. Өөрөөр хэлбэл сөрөг биш байна. Гэх мэтлэн N-ийн оронд 1-ийг орлуулж болох юм байна. 2-ыг орлуулж болох юм байна. 3-ыг орлуулж болно. Гэх мэтлэн явсараад хамгийн ихтэй юу вэ? 75-ыг орлуулж болно. 75-ыг орлуулахад энэ нөхцөл биелнэ. Энэ нөхцөл биелнэ гэдэг чинь тэр гишүүн нь сөрөг биш байна. Харин 76-ыг орлуулчих юм бол энэ нөхцөл маань биелэхээ болчихно. Энэ нөхцөл биелэхээ болно гэдэг бол сөрөг болчихно гэсэн үг. Тэгэхээр биднэрт байж болох эерэг гишүүд, сөрөг биш гишүүдийн тоо бол 1-ээс явсараад 75 хүртэл байна. Өөрөөр хэлэх юм бол 75 ширхэг сөрөг биш гишүүнтэй л гэсэн үг юм байна.